Түгээлт борлуулалт хэрхэн хийх вэ? Масууцыг эмийн рүү орно. Түгээлт товч дээр дарна. Өөрийн утасны үйлдлийн системийг сонгоно. Аппаа суулгана. Нэвтэрч орно. Захиалга үүсгэхдээ бараа товч дээр дарна. Барааны баруун доор байрлах нэмэх товч дээр дарж барааг нэмнэ. Эсвэл тухайн бараан дээр дарж тоог оруулан сагсан дээр дарна. Бараагаа төрөл ангиллаар нь хайлт хийх боломжтой. Барааг сонгосны дараа үнийн дүн дээр дарна. Энд барааны тоог нэмж болон хасч болно. Хөнгөлөлт товч дээр дарснаар таны авах боломжтой хөнгөлөлтийн хувиуд харагдана. Захиалах товч дээр дарж харилцагчаа сонгоно. Харилцагч нэмэх товч дээр дарж шинэ харилцагч бүртгэх боломжтой. Хадгалах товч дээр дарснаар захиалга амжилттай үүснэ. Захиалгаас борлуулалт хийхдээ үндсэн цэс рүү орж захиалга товч дээр дарна. Огноог тааруулна. Тааруулсан огноонд үүссэн бүх гүйлгээ энд харагдана. Гүйлгийг сонгож борлуулалт хийх товчийг дарна. Энд барааны тоог нэмж болон хасч болно. Төлөх товчийг дарж төлбөрийн хэлбэрээ сонгоно. Төлбөр төлсний дараа төлбөрийн баримт харагдана. Төлбөрийн баримтаа имэйл хаягаар авах боломжтой. Мөн SMS болон хэвлэх товчийг дарж ашиглах боломжтой. Борлуулалтын дэлгэрэнгүй харахтаа тайлан цэсний борлуулалтын дэлгэрэнгүй хэсэг рүү орно. Тухайн борлуулалт дээр дарахад борлуулалтын дэлгэрэнгүй харагдаж байна. Мөн масууцыг эмийн захиалга үүсгэх боломжтой. Борлуулалтын захиалгыг сонгоно. Захиалга үүсгэх товч дээр дарна. Салбар харилцагчаа сонгоно. Барааны нэрээр хайлт хийн. Тоо хэмжээг оруулан хадгалах товчийг дарснаар захиалга амжилттай үүснэ.